Дүүргийн эрүүл мэндийн төв налах тогтчилд үйлчлдэг гэдэг ингээд нийт энэ байгууллагуудын төсвийг гаргахад ер нь олон тийм тавиул мал байгаа. Эзэнгүй, бараг хариалгүй энэ айлуудын мал тавьсан. Тийм учраас зээр хүртэл орцсон ингээд холилдсон учраас л ерөнхий өвчний эрчимжилт их явж байгаа гэдэг чинь халдварлалтын түвшин өндөр байгаа. Тэгэхээр ер нь бол их ойрын хугацаанд л орсон байх гэсэн шийдвэр тавьж байгаа. зээрний асуудлыг бас холбогдох байгууллагууд нь яриад одоо нутагшуулах гаргах одоо бас энэ нэг асуудал яригдаад бас судалгаа байгууллагуудад одоо хүсэлт өгчөөд ямар журмаар одоо бас энэ зээрүүдийг гаргах уу гэж ярьж итэл тэгэл яг залгуулаад одоо бас юм малын цэцэг өвчин гарсан л байж байна. Хэд орчим тооны зээр байна гэж тооцсон. 30 орчим тооны зээр. Бид нар чинь бас ялгаагүй ингээд өвчний вакцин тээж бишээ. Вирус тээж байгаа. Талдвар тээж байгаа. Ер нь л тийм магадлалтай байна. Улаанбаатар хотын хувьд бид нар бас энэ арга хэмжээг нэлээдгүй авч хэрэгжүүлж байна. Зунаас хойш намар тэгээ одоо энэ цэцэг өвчин энэ 2007 онд яг гарч ирсэн голомтон дээр гарч байгаа ийм тохиолдол байна. Тэгвэл тэр цэргийн ангийг бол сая бас ярьдлаа Батлан хамгаалалтын яамд нийслэлийн цогцолсоос мэдээлэл өгүүлдэг юм. Энэ бол өөрөө нисэх хүчний анги. Тэгээд нисхийн аридромтой ийм одоо санг байгаа. Бас хов хүн байгууллагууд юм бас орон нутгийн энэ ажиллагаанууд байна. Энийг бол энэ чинь зөвшөөрлийн бүстэй орчод байна. Тэр энийг бол өмнө нь бол ийм мал энэ одоо юун тэр зээр эднэр бол байх ёсгүй. Тэр энэ дээр бол маш шуурхаар арга хэмжээ авах ёстой. 1-р сарын 25-ны өдрийн 13 цаг 40 минутад очиж үзлэг явуулсан. За үзлэг явуулах явцад бол отхон жаргалын малыг барьж хариулж байсан ган зориг нь 2017 оны 1-р сарын 24-өөс 25-ны шилжих шөнө хот руу гэрлүүгээ явсны дараа хашаад хашсан нийт 355 толгой малд 3 нохой орж ямаа 156, хонь 72 толгой малыг барьж ямаа 15, 20, 11-ийг хазаж шахтуулсан байдалтай байлаа. 2017 оны 1-р сарын 25-ны өглөө 9 цагийн үед отхон жаргал ган зориг нар ирэхэд хонь дотроос 3 нохой гарч сухтаасан нохооны араас мотоциклтай хөөхөд сонгой хайрхан дүүргийн 32 дугаар хороо туулын 11 дугаар гудамж 31-ийн А тоотод орсон суугч иргэн Баттуулгын хашаанд орж сухтаасан. Малын их хэмж галзуурсан хонь ямаанд үзлэг хийн 5 ямаа 3 хонд люмексийн 25 шархны цаслаг төрхөн макродон 200 антибиотик тарьсан. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус өдрийн 15 цаг 30 минутад сонгой хайрхан дүүргийн 32 дугаар хорооны туулын 11 дугаар гудамжийн 31-ийн А тодд орсон суугч иргэн Баттуулгын гэрт ирэхэд хашаанд нь 3 нохой байсныг хот тогтчлтын газарт мэдгэтгэд ханчин отхон жаргал ирж мал барьсан 3 нохойг устгаж шинжилгээнд өгөхөөр нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн. За энэхүү үйлсэн нөхцөл байдалтай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлцүүлье. Хаавал дүүргийн онцгой байдал мөн мэрэгжлийн хяналт дүүргийн малын хэмч нартайгаа хамтран галзуугын эсрэг 100 вакциныг малдаа тарьсан. Малчин хотод ариутгал халдваржуулалтыг хийх ажлыг мөн үргэлжлүүлсэн. 2017 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаар нохойг бариулж шахацсан 15 ямаа хонь 4 нэмж өгсөн байдалтай байна. Одоо тийм болохоор бол одоо үүсэт байгаа танаа яг ерөнхийдөө бол хотоос гарах арга хэмжээг бодлоо. Сая 1 сарын 11-ээс Улаанбаатар хотогчлын газруудыг нохой устгалын гэрээ хийгээд хаан уул дүүрэг Баянзүрх дүүрэг хоёрыг бол аваа явж байгаа. Оператор компаниуд нь бол ер нь ажиллаа хийхгүй байна. Энийг бол дахиад ярмаар л бил. Дөрвөлжилт ажлуудыг хийгээд дууссан. Тэгээ 1 сарын 19-нд бол одоо 20-д хязгаарлалтын бүсээ бол цуцсан. Ийм байгаа. Энэ дэглэм юм тогтоох ёстой л доо. Энэ юусоо байхгүй байна. Энэ дэглэм тогтоох ёстой. Нохоо энэ юм дээр бас ажиглалт явуулдаг ийм бас нэг арга байдаг. Энд тэнд одоо дахиад янз бүрийн нохоо юмнууд тэр далд байдлаасаа гараад ирэх юм.
Энэ нийтийн нэлээд эрчимжүүлэх хэрэгтэй байна. Засаг даргын захирамж онцгой гомсын хуралдааны шийдвэрүүдийг тодорхой болгох хэрэгтэй байна. Яаралтай одоо цаг дулаарч одоо бас болжгүй янз бүрийн байдлаар тэр шиг зэмээс илүү өөр хөгжил одоо дэгдэхийг үгүйсэхгүй. Энийг бас яаралтай болж устгах юм арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй байна гэж хэлэх байна. Байгууллагууд анхаарахгүй бол эн чинь одоо хот дотор хэдэн зуугаар нь хэд гурваараа нийлж байгаад ингэж мал барина гэдэг чинь малын аюулгүй байдал гэхээсээ илүү энэ нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл ер нь үндсэндээ алдагдсан ба шүү дээ. Энэ золбин нохоо муураа устгах асуудлыг одоо улс төржүүлсээр байгаа л одоо өнөөдөр ийм байдалтай болчихлоо шүү дээ. Жайлын хот руу орж ирээд хэдэн зуугаар нь барина гэдэг ч одоо аимшигтай юм биз дээ. Одоо яг өнгөрсөн хугацаанд сар хүрэхгүй хугацаанд 2 дүүрэгт нохооны галзуу боллоо шүү дээ. Тэгэхээр бүх одоо байгууллагууд ялангуяа энэ орон нутгийн байгууллагууд энэ түүхүүдээ шахах үнэхээр одоо бүртгэлгүй золбон бол одоо устгаж явахгүй бол өнөөдөр нийслэлчүүд бол одоо гудмаар явхад үнэхээр аимшигтай болж штэ наач. За өөр саналгүй бол би дараах үүргүүдийг өгье. За нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга наран туяад малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэн халдварт өвчнөө нян Улаанбаатар хот болон бусад үүргүүдэд зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг за нийслэлийн хэмжээнд өвлжиж буй бог малын нэн даруй вакцинжуулах за эрсдэл бүхий нутаг дэвсгэрийн хил залгаа өвлжиж буй энэ айл өрхүүдэд энэ малд нь гол нь тандалт хийх за үзлэг зохион байгуулах за малчтад энэ цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэх зөвлөмж өгч ажиллахыг за энэ саяны сэрэмжлүүлгийг мөн хэвлэл мэдээллийн албаны дарга Дагима даргаас энэ дээр нь хамтарч ажиллаад ер нь бол энэ гарч байгаа бүх өвчнүүд бас манай малчидтай бас шууд холбоотой байгаа учраас ялангуяа энэ өөрсдөө хариуцлагатай за энэ маллаган дээр хариулган дээр за урьдчилан сэргийлэх ажил дээр анхааруулж одоо сэрэмжлүүлж уриалж ажиллахыг хэвлэл мэдээллийн албаны даргад бас давхар үүрэг өгье. За нийслэлийн онцгой байдлын газрын дарга Улаанбаярт малын гоц халдвар цэцэг өвчин нийслэлийн бүсэд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшигаас хамгаалах албадын харилцан уялдааг хангаж за зохицуулж үйл ажиллагаанд нь хяналт тавихыг за налах дүүргийн засаг дарга Арднаа газарт за өвчин гарсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ариутгын пост болон хөдөлгөөн эргүүлэр энэ хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахыг за мөн одоо энэ иргэдийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг за дүүрэг хорооны малыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулж за ажиллах хүн хүч тээврийн хэрэгсэл за бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж за халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг за дүүргийн нутаг дэвсгэрийн хил залгаа аймаг сум дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал мах за түүний гаралтай түүхий нэвтрүүлэхгүй байхыг за Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Эрдэнэ болдод налах дүүрэгт эргүүл хяналт шалгалтаар ажиллах албан агчдыг тогтмолжуулан томилгоожуулан ажиллах за хүн болон автомашины энэ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын цагдаагийн газарт үүрэг болгож байна. За мэрэгжлийн хяналтын газрын дарга Эрдэнэ чулуунд мал амьтны гоц халдварт цэцэг шүлхий өвчин бүртгэгдсэн голомтын бүсэд эрүүл бүсээс орж ирж буй амьд мал за тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн вакцинжуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг за мөн одоо өмнө нь өгөгдсөн энэ үүрэг даалгаврууд дээр бас давхар хяналт тавиарай. За хаан уул дүүргийн засаг дарга Алдар Жавхланд
За үүссэн нөхцөл байдалтай уялдуулан маш яаралтай энэ хязгаарлалтынхаа дэглэмийг тогтоо. Тэгээ энэ өгсөн малын сэг зэмийг одоо устгах ажлыг шуурхай зохион байгуул. За дээр нь энэ дүүргийн хэмжээнд байгаа энэ золбин нохоогоо устгах ажлыг бол шуурхай зохион байгуул. Нэмэгдүүл, шуурхай болгох. За мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагадах энэ хөрөнгөний асуудлаа шийдвэрлэж ажил. За нэмээд хотогчдын газарт энэ золбин нохоо муур устгахлын ажлыг эрчимжүүлж за маш яаралтай онцгой комисс танилцуулах ажлыг зохион байгуулах юм үүргийг өгч